Израилийн Ливан дахь дайралтын улмаас Иран улсын эрх баригчид хилэлцээрийг төр зогсоолоо. Норвеги улс Европын холбоонд элсэх асуудлыг дахин хилэлцэж эхэлсэн байна. Тайваны сөрөг хүчний тэргүүн Чин Ливун Америк нэгдсэн улсад айлчилж байна. Кен улсын иргэд Америк нэгдсэн улсын барихаар төлөвлөж байсан Эбола вирусын тусгаарлах төвийг эсэргүүцэн жагслаа. Арамдрын үзэгчтэй Тэнгэрлэзийн олон улсын гадаад мэдээний хөтөлбөр эхлэхэд бэлэн болсон байна. Анхаарлаа хандуулав. Ливан улсын өмнөд бүс нутагт Хезболлах бүлэглэл болон Израиль улсын хооронд гал зогсохгүй байгаа нь Иран болон Америк нэгдсэн улсын хоорондох төр эвлэрэх мөн ормосын хоолойг нээх тухай тохиролцоог бүхэлд нь нураах эрсдэлтэй болоод байна. Өнөө өглөө Ираны эрх баригчид энэ асуудлаас болж Америк нэгдсэн улстай хийж байсан хилэлцээг төр зогсоосноо зарласан. Улмаар ерөнхийлөгч Дональд Трамп Израиль улсын ерөнхий сайд Беньямин Нетаньяхутай нэн даруй утсаар ярьж довтлогоогоо яаралтай зогсоохыг шаардсан байна. Үүнээс хэдхэн цагийн дараа яриа хилэлцээ дахин хэвийн үргэлжилж эхэлсэн гэж их сурвалжууд мэдээлж гисэн байна. Мөн Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп өөрөө ABC News төгсөн ярилцлагада ормосын хоолойг дахин нээж Ирантай байгуулсан гал зогсоох тохиролцоог сунгах хилэлцээрт эх 7 өдрийн дотор хүрч чадна гэдэгт итгэлтэй байна гэсэн байна. Мөн Израилийн цэргүүд Ливан улсын нийслэл Бейрут хот руу дахин довтлохгүй Израиль болон Ираны дэмжлэгтэй Хезболлах бүлэглэл харилцан довтлогоогоо зогсооно гэсэн байна. Гэхдээ энд нэг анхааруулжтай зүйл байгаа нь их сурвалжуудын мэдээлснээр Дональд Трамп Беньямин Нетаньяху нарын утасны яриа нэлээд ширүүн өрнөсөн байна. Дональд Трамп маш бухимдалтай байгаа гэдгийг илэрхийлэхдээ хатуу доромжилсан утгатай үг хэллэг хүртэл ашигласан гэж байна. Мөн ярианы үеэр Дональд Трамп өмнө нь Беньямин Нетаньяхуг олон удаа дэмжиж байснаас сануулж Ливаныг бөмбөгдөх нь Израилийг олон улсын давцанд улам тусгаарлах эрсдэлтэй гэж анхааруулсан байна. Цагаан ордны зүгээс энэхүү утасны ярианы талаар ширүүн өнгө аясыг тайлбарлахаас л одоогийн байдлаар татгалзаад байна. Израиль улсын талын мэдээллүүдийг харвал Дональд Трампын зарласан гал зогсоох тухай мэдээллийг шууд үүсгэсэнгүй. Беньямин Нетаньяху Израилийн арим Ливаны өмнөд хэсэгт төлөвлөсөн ажиллагаагаа бүр мөсөн бол зогсоохгүй. Гэхдээ Израиль ойрын хугацаанд Бейрут хотод довтлогоо хийхгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн агуулгатай байр суурь илэрхийлсэн байна. Харин Хезболлах бүлэглэлийн тухайд Америк нэгдсэн улсын санал болгож байгаа гал зогсоох төлөвлөгөөг зөвшөөрсөн талаар Ливаны Вашингтон дахь элчин сайдын яамнаас мэдээлсэн байна. Энэхүү мэдээлэлд Израиль Бейрутын өмнөд захын бүсүүдэд агаараас цохилт өгөхөө зогсоосных нь хариуд Хезболлах бүлэглэл Израилийн нутаг дэвсгэр рүү хадлага хийхгүй байх нөхцөл тусгагдсан гэж. Гал зогсоох тохиролцоонд Катар улсын зүгээс зуурчлагчийн үүрэг гүйцэтгэж байгаа юм байна. Катар улс өнгөрсөн амралтын өдрүүдээс эхлээд Америк нэгдсэн улстай хамтран Ливаны өмнөд хэсгийн хурцдмал байдлыг бууруулах одоо мөрдөгдөж байгаа гал зогсоох тохиролцоог хадгалах чиглэлээр идэвхтэй ажиллаж байгаа гэж Катар улсын эрх баригчид хэлсэн байна. Ливанд яах аргагүй нөхцөл байдал хүнд байгаа нь бол үнэн замиа алдагдсны тоо нэмэгцээр байгаа. Ливаны эрүүл мэндийн яамны мэдээлснээр 3 дугаар сарын 2-оос хойш Израилийн цохилтын улмаас нийтдээ 3433 хүн амьд байгаа юм. Дараагийнтэй. Европ ТV-ийн хамгийн том газрын тоос байгалийн үйлдвэрлэгч улс болох Норвеги улс Европын холбоонд элсэх боломжийг дахин авч үзэж эхэлсэн гэж тус улсын гадаад хэргийн сайд Спенпед мэдээлсэн байна. Энэ нөрөө дэлхийд дахинд эмх замраагүй урьдчилсан таамаглахад маш хүнд нөхцөл байдал үүсэж байгаа учраас гэж тайлбарласан байна. Гэхдээ Америк нэгдсэн улстай холбоотой тарифын маргаан НАТО доторх санал зөрөлдөөн зэргийг дурдж эдгээр нь Норвегийг Европын холбоороо улам ойртоход хүргэж байна гэлээ. Норвеги улсын тухайд 1972 он болон 1994 онуудад бүх нийтийн иргэдийн санал асуулгаар Европын холбоонд элсхээс татгалзаж байсан. Гэхдээ Европын холбооны худалдааны дүрм хилэлцээрүүдийг мөрддөг, харин шийдвэр гаргах, хилэлцээ хийх үйл явцад оролцох эрхгүй байдаг. Европын холбооны хувьд Европын хамгийн том газрын тос байгалийн үйлдвэрлэгч улсыг ийхүү гишүүнээр элсүүлэх сонирхолтой байгаа нь бол мэдээж. Европын холбоо сүүлийн үед гишүүдэд нэмэх бодлого угаас баримталж байгаа. Тухайлх юм бол Исланд улс ирэх 8 дугаар сард гишүүнчлэлийн асуудлаар улс даяар бүх нийтийн санал асуулга явуулахаар төлөвлөсөн байна. Үүнээс гадна 9 улс одоогоор нэр дэвшигчийн статустай байгаа.
Норвеги улс ийхүү Европын холбоо руу эргэж эхэлсэн дээр нэмээд тус улс өнгөрсөн 7 хоногт Франц улсын цөмийн хамгаалтын хөтөлбөрт нэгдсэн байна. Европын 9 дахь улс болж байгаа. Одоогоор Норвегиас гадна Швед, Дани, Грек, Нидерланд, Бельги, Польш, Герман, Их Британи гэх улсууд энэхүү Францын цөмийн тогтоон барих санаачлагад нэгдээд байна. Норвеги улсын ерөнхий сайдын тухайд өнгөрсөн 7 хоногт Парист айлчилсан. Үүний дараагаар албан ёсоор уг шийдвэр зарлагдсан юм байна. Энэхүү уулзалтанд Францын шинээр танилцуулж байгаа цөмийн тогтоон барих бодлогод нэгдсэн Европын бусад улсуудын төлөөлөгчид мөн оролцсон байна. Энэхүү санаачлагад нэгдснээр Норвеги улс энхийн цагт өөрийн нутаг дэвсгэр дээр цөмийн зэвсэг байрлуулахгүй, харин Норвеги улсын аюулгүй байдлыг Франц улс дааж ирнэ гэсэн үг. Шинэ бодлогын хүрээнд Европын холбоотнуудын эсрэг гарч байгаа альва ноцтой аюул занал хийлэлд Франц улс цөмийн хариу арга хэмжээ авах боломжтой гэж ерөнхийлөгч Эммануэль Макрон өөрийн биеэр өнгөрсөн 3 дугаар сард зарлаж байсан. Гэхдээ бүх шийдвэр гаргах эрх мэдэл Франц улсын эрх баригчдад хിവэрэ үлдэнэ. Франц улс цөмийн зэвсгийн бүрэн хяналтан хадгална. Энэ нөрөө НАТОгийн цөмийн хамгаалтын системээс эрс ялгаатай байна. Одоогийн НАТОгийн хүрээнд Америк нэгдсэн улсын цөмийн бөмбөгүүд Бельги, Нидерланд, Герман, Итали, Турк зэрэг улсуудад байрладаг. Шаардлагатай тохиолдолд холбоотнуудын нисэх хүчин ашиглах боломжтой. Харин Франц улсын энэ шин загвар нь цөмийн зэвсгийг бусад улсад байрлуулахгүй, харин Европын улсуудыг Францын стратегийн хамгаалтын хүрээнд хамруулах зорилготой гэж хэлж байна. Франц улс нь өөрөө олон улсын гэрээгээр цөмийн зэвсэг эзэмших хэрэгтэй 5 улсын нэг, бодитоор цөмийн зэвсэгтэй 9 улсын тоонд багтдаг байна. Ойролцоогоор 290 цөмийн цэнэгт хошуутай. Францын цөмийн цэнэг тушууны тоон Орос, Америк нэгдсэн улс, Хятадын араас дэлхийд 4-р ордог байна. Их Британаас ч гэсэн томд тооцогддог байгаа юм. Тайваны сөрөг хүчний тэргүүн Америк нэгдсэн улсад айлчилж Вашингтоны байр суурийг сонсно гэдгийг хэллээ. Тодорхойлбол Тайваны гол сөрөг хүчний нам болох Гоминдан намын дарга Чин Ливүн Америк нэгдсэн улсад 2-7 хоногийн айлчлал хийхээр явсан байна. Нийтдээ 14 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчдийн багт Америк нэгдсэн улс дахь Гоминдан намын төлөөлөгч Виктор Чин, Тайваны Америк нэгдсэн улс дахь суурин төлөөлөгч асан Джейсон Юан, намын бусад удирдах зөвлөлийн гишүүд багтаж байгаа. Энэхүү айлчлаланд Чин Ливүнийг 2 сарын өмнө Хятад улсад айлчилж, Хятадын дарга Ши Жинпинтэй уулзсны дараа болж байна гэдгийг анхаарах хэрэгтэй. Тухайн үед Чин Ливэн Тайпей, Бээжингийн харилцааг сайжруулж, бүс нутгийн инх тайван хөгжил цэцэглэлтийг дэмжих шаардлагатай байна гэж тодорхой хэлж байсан байна. Бээжин Тайваныг өөрийн салан тусгаарласан муж гэж үздэг, шаардлагатай бол хүч хэрглэн нэгтгэх боломжийг үүсгэдэг. Харин Тайваны тухайд өөрийн засаг захиргаатай тусгаар улс гэж өөрсдөө үздэг байна. Харин Америк нэгдсэн улсын тухайд Тайваны хамгийн том аюулгүй байдлын түнш гол зэвсэг нийлүүлэгч улсын нэг. Иймээс Чин Ливэн Тайваны засгийн газрын ойролцоогоор 40 тэрбум $40 батлан хамгаалах зардал, тэр дундаа Америк нэгдсэн улсаас зэвсэг худалдан авах төлөвлөгөөг эсэргүүцдэг нэгэн. Үүний тиймдээч энэ байр суурийн хадлаар Вашингтонд тайлбар өгөх шаардлагатай болж магадгүй юм. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамптай уулзахад бэлэн хэсэг талаар сэтгүүлчид түүнээс асуусан байна. Энэ үеэр Чин Ливэн уулзах маш хүсэлтэй байгаа гэдгийг хэлсэн. Мөн их тайванг тогтооход хувь нэмэр оруулж чадах боломжтой шийдвэр гаргах өндөр түвшний эрх мэдэлтэй хинтэй ч байсан уулзахад бэлэн гэсэн байна. Гэхдээ Дональд Трамптай яг уулзах чадах хэсэг нь одоогийн байдлаар тодорхойгүй. Ямартай ч айлчлалын хүрээнд Сан Франциско, Нью-Йорк, Вашингтон, Бостон болон Лос Анжелес хотуудаар зочлох юм байна. Вашингтонд байх хугацаанд тэрээр бүгд найрамдах болон ардчилсан намын конгрессийн гишүүдтэй уулзаж, хэд хэдэн нэр хүндтэй судалгааны байгууллагуудаар хаалттай хилцүүлэг хийхээр төлөвлөсөн байна. Үүнд Тайваны хоолойн инх тайван, доктортой байдал, бүс нутгийн аюулгүй байдал, Тайван, Америк нэгдсэн улсын харилцааны ирээдүй зэрэг сэдвүүдийг ярилцсан байна. Гоминдан намын улс төрийн байр суурийн тухайд товч мэдээлэл өгвөл Тайванд одоо ирэх барьж байгаа ардчилсан дэвшилт намаас эрс ялгаатай. Тухайлбал тус намын соёл харилцаа холбооны хорооны захирлын хэлж байгаагаар бүгд найрамдах Хятад улсын үндсэн хуулийг тууштай дэмжиж ирсэн Тайваны тусгаар тогтнолыг эсэргүүцдэг уламжлалт байр сууриа хിവэрэ хадгалж байгаа гэж саяхан нэг ярилцлаганд тодорхой хэлсэн байна. Мөн түүний хэлснээр Чин Ливэн Америк нэгдсэн улсад байх хугацаанд эдгээр бодлогын байр суурийг дэлгэрэнгүй тайлбарлана гэжээ. Кен улсын цэргийн баазад Эбола вирусын халдвар авсан байж болзошгүй ч гэлээ ямар ч шинж тэмдэг илрээгүй байгаа Америк нэгдсэн улсын иргэдэд зориулж 50 ортой тусгаарлах төв байгуулагдахаар болсон зовг байгууламж өнгөрсөн баасан гарагт ашиглалтанд орохоор байсан. Гэвч Кен улсын дээд шүүх энэхүү тусгаарлах ажиглах төвийг байгуулах төлөвлөгөөг төрөх хугацаагаар зогсоох шийдвэр гаргасан байна.
Намын төлөвлөгөөг эсэргүүцсэн иргэд Наюки хотод эсэргүүцлийн жагсаал зохион байгууллаа. Эбола вирусын тусгаарлах төв барихаар төлөвлөж байгаа байгууламжийн байршил болох Лакипи агаарын цэргийн бааз руу чиглэсэн замуудыг иргэд хааж эсэргүүцэл илэрхийлсэн байна. Нэгж 7 хоногийн сүүлээр амралтын өдрүүдээр Наюки хотод цэргийн хэд хэдэн нисэх онгоцд ирж буцаж дамжлагууд хийж байсан шүүхэн шийдвэрээс үл харгалзан тусгаарлах төвийг байгуулахтай холбоотой бэлтгэл ажлын нэгэн хэсэг юм. Жагсаалыг зохион байгуулагчдын хэлж байгаагаар эсэргүүцэгчид энэхүү байгууламжийг 6 дугаар сарын 9 гэхэд бүр мөсөн хаах шаардлага тавьж байна. Намын Наюки бол жижиг хот тус баазад алба хаадаг цэргийн албан хаагчид бидэнтэй хамт амьдардаг. Хүүхдүүд маань сургуульд хамтдаа суралцдаг. Бидний хэн нэгэн халдвар авах юм бол бид бүгд эрсдэлд орно гэсэн үг. За тиймээс бид өөрсдийн аюулгүй байдалд амнасаа хамгаалахын тулд ийхүү жагсаал цуглаан зохион байгуулахаас өөр арга байхгүй гэж жагсаалыг зохион байгуулагчид хэвлэлийнхэнд байр суурь мэдээлэл өгсөн байна. Намын Эбола вирусын дэгдэлтийн голомт Кен ус бол биш. Тиймээс гадаадын иргэдийг хүлээн авч иргэдийн дунд халдвар авах эрсдлийг нэмэгдүүлэх ёсгүй гэж жагсаалчид үзэж байгаа юм. Намын энэхүү төвийг Конго, Уганда зэрэг Эбола вирусын голомт гэгдэж байгаа улсуудад байрлуулж болно гэдэг ийм санал төвшүүлсэн байгаа юм. Өнгөрсөн даваа гарагт Америк нэгдсэн улсын Флорида мужи OpenAI компани болон ус компаниг гүйцэтгэх захирал Сэм Алтман нарыг шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Энэхүү нэхэмжлэлт компаниг ChatGPT-г олон нийтэд идэвхтэй сурталчилдаг атлаг хэрэглэгчдийн аюулгүй байдлыг бодолцдоггүй, мөн ноцтой асуудлуудыг нуун дарагдуулсан гэж үзсэн байна. Тухайлбал амиа хорлохоор завдаж байгаа хүүхдүүдэд зааварчилгаа өгөх, хэргийн сэжигтнүүдэд гэмт хэрэг үйлдэхт нь туслах зэргийг энэхүү нэхэмжлэлд дурдсан байна. Энэхүү Флорида мужи нь OpenAI компани эсрэг нэхэмжлэл гаргаж байгаа Америк нэгдсэн улсын анхны мужи болж байгаа юм. Флоридагийн ерөнхий прокурор Джеймс Витамер хэвлэлийн баг хурлын үеэр байр сууриа хэлсэн. Ихтэй OpenAI компани намын гүйцэтгэх захирал Сэм Алтман ChatGPT-тэй холбоотой дотоод болон гадаад аюулгүй байдлын сэрэмжлүүлгийг үл тоомсорлож, нуун дарагдуулж, Флоридагийн хэрэглэгчдийг бүтээгдэхүүний бодит шинж чанар болон аюул эрсдлийн талаар үнэн зөв мэдээлэлээр хангаагүй гэсэн байна. Намын хэрэглэгчийн аюулгүй байдлаас илүүтэйгээр зах зээл бүтээгдэхүүнээ хурдан гаргахаа бодож, бизнесийн ашиг орлогыг чухалчилж компани болон гадны шинжээчдийн удаа дараагийн анхааруулгыг үл тоомсорлсон гэж үзсэн байна. Үүний нэг жишээ нь гэмт хэрэг үйлдэхээр төлөвлөж байсан зэвсэгт этгээдүүд ChatGPT-гээс тусламж асуулт асууж байсан 2 тохиолдол байгаа юм байна. Тэгвэл энэ тухайд OpenAI компани хариу мэдээлэлтэй. Манай компани зүгээс 2 хэрэгт хоёуланд нь хууль сахиулах байгууллагын хүмүүстэй хамтран ажилласан. ChatGPT тухайн асуулт асуусан хүмүүст удаа дараа бодит дэмжлэг үзүүлэхийг оролдож сэтгцийн эрүүл мэндийн эмч мэргэжлүүдэд хүртэл хандахыг зөвлөсөн гэж байна. Намын хиймэл оюун ухаан нь шинээр гарч ирж байгаа хүчирхэг технологи гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Тиймдээж болцсошгүй аюулаас сэргийлэх зорилгоор тодорхой арга хэмжээ бодлогын өөрчлөлтүүдийг хэрэгжүүлсээр байгаа гэж тайлбар өгсөн байна. Мэдээ үргэлжилж байгаа өргөжлүүлэн бусад онцлог мэдээллийг тавчаар хүргье. Мэрилин Монрогийн үндэсний 100 жилийн ойг тохиолдуулан Америк нэгдсэн улсын Калифорни мужийн Palm Springs хотод түүний шүтэн бишигч цугларч алдарт цагаан даашин зоолон шаргал хиймэл үстэй дүр төрхийг дөөр ангажээ. Энэхүү арга хэмжээнд 1000 гаруй хүн оролцсон нь генсийн дээд амжилтыг шинжилсэн байна. Өмнөх дээд амжилтыг 2020 онд Австралид 254 хүн оролцсон тогтоож байжээ. Энэхүү Мэрилин Монро нас барснаас хойш олон 10 жилийн дараач гэсэн дэлхийд дахинд олон сая шүтэн бишигчтэй хэвээрээ байна. Их Британи улсын ерөнхий сайд Кир Стармерийн засгийн газар Америк нэгдсэн улс дахь элчин сайдаар Питер Манделсныг томилсон шийдвэртэй холбоотой 1500 гаруй хуудас баримт бичгийг олон нийтэд ил олголоо. Баримтуудаас харахад Манделсон томилогдохын өмнө засгийн газар энэ шийдвэртэй хизээж харамсахгүй гэж амлаж байсан байна. Гэвч түүний гэмт хэрэгтэн Жеффри Эпштейнтэй холбоотой нөхөрлийн талаарх шинэ мэдээлэл гарсны дараагаар Кир Стармер түүнийг ердөө 9 сарын дараа албан тушаалаас нь чөлөөлж байсан юм байна. Колумб улсын ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатны санал хураалтаар улс төрийн барууны үзэлтэй хуульч Абелардо де ла Эспрела, мөн зүүнний үзэлтэй сенатор Иван Капеда нар 2 дугаар шатанд шалгарч өрсөлдөхөөр болжээ. Санал тоолгын дүнгээр Эспрела 4374% санал авч тэргүүлсэн бол Капеда 490% санал авсан байна. Олон нийтийн санал асуулгуудын дийлэнх нь ерөнхийлөгч Густаво Петрогийн дэмжиж байгаа нэр дэвшигч Капедаг тэргүүлнэ гэж таамаглаж байсан ч бодит байдал дээр үр дүн ийхүү өөрөөр гарсан байна. Энэхүү Колумб улсын улс төрийн ирээдүйг шийдэх өрсөлдөөн улам ширүүсэх төлөвтэй болжээ.
Америк нэгдсэн улсын тусгаар тогтнолын 250 жилийн ойд зориулсан арга хэмжээний үеэр Вашингтон хотын үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 30 гаруй галлон шатхуун асгарсан хэрэг гарлаа. Шатхуун нь арга хэмжээнд ашигласан цахилгаан үүсгэрүүдээс алдагдсан борооны усыг хөрөмтлүүлдэг газар доорх усан сангууд руу нэвтэрсэн байна. Эдгээр усан сангууд нийлээд 250 мянган галлон хүртэл ус хадгалах хүчин чадалтай ажээ. Арга хэмжээг зохион байгуулсан Freedom 250 байгууллагын төлөөлөгчид уг ослон санаатай эвдэн сүйтгэх ажиллагаа байсан гэж үзэж байна. Тэнгэрийн гадаад мэдээг хүлээн авсан баярлалаа. Сайхан амраарай.